Та хүс хий хүр УК төмрийн хамт подкаст сонсож байна. Та энэ подкастаас оюун ухаан, бие махбод, зүрх сэтгэлээ хамтд нь тууштай хөгжүүлж, бизнесийн, фитнесийн, хувийн амжилтанд хүрэхэд туслах мэдээлэл, зөвлөгөө, арга барилуудаас суралцах болно. Хэрвээ та амжилтанд хүрэх хүсэлтэй бол наашаа суугаад подкастаа сонсноо. Өнөөдрийнхөө энэ дугаараар яаж амжилтанд хүрэх вэ тухай ярих хүсэлтэй байна. Тэгэхээр их олон хүмүүс амжилтанд хүрэхээр шийдвэр гаргасан байдаг боловч амжилтанд хүрч чаддаггүй. Тэгээ яг яагаад гэдгийг та 3 дахь алхмаас сонсоорой. За нэг дэх алхам юу вэ гэвэл яаж амжилтанд хүрэх вэ гэж бодохоос өмнө эхний алхам бол амжилт гэж юу вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй гэж бодож байна. Таны хувьд амжилт гэж юу вэ? Хүн бүрийн хувьд амжилт өөр өөрөөр тодорхойлогдно. Зарим хүнд сошиал медиагаа хөгжүүлж хэдэн зуун мянган дагалдагчтай болох байж болно. Зарим хүний хувьд ном бичих байж болно. Зарим хүний хувьд сургуулаа амжилттай төгсөх байж болно. Зарим хүний хувьд албан тушаал дэвших байж болно. Мөнгөтэй болж баяжих байж болно. Эсвэл йогийн дасгал маш сайн хийж сурах байж болно гэдэл янз бүрийн зүйл байж болно, тийм ээ? Хүн хүний хувьд өөр байна. Тэгэхээр таны хувьд амжилт гэж юу вэ? Гэвч олон хүн амжилт гэдгээ тодорхойлогоос болоод төөрч тэр амжилт гээд байгаа юмдаа хүрч чаддаггүй. Амжилтаа тодорхойлоогүй учраас амжилт өөдөө явж байгаа эсхээч мэдэхгүй хизээ нэгэн цагт амжилтанд хүрэхээрээ сайхан амьдрах, аз жаргалтай байх юм шиг боддог. Тиймээс амжилтаа тодорхойлохын тулд бүгдийг бичих хэрэгтэй. Зүгээр бодох биш, гар утсан дээрээ тэмдэглэж авах биш. Цаас харандаа авч байгаад, тусгайчлан цаг гаргаж байгаад, бодож байгаад бүгдийг бичнэ гэсэн үг. Ингэж бичснээр таны оюун ухаан улам идэвхжиж, тантай хамт ажиллах болно. Тэгэхээр таны хувьд амжилт гэж юу вэ? Та өөрийгөө амжилтанд хүрснээ яаж мэдэх вэ? Энэ бүгдийгээ бодож байгаад, цаг гаргаж байгаад бичээрэй. Энэ бол эхний алхам. За одоо таны хувьд амжилт гэдгээ мэдсэн байгаа учраас хоёр дахь алхам болох амжилтандаа хэрхэн яаж хүрэх вэ гэдгээ тодорхойлно. Яг л газрын зураг шиг. Жишээлбэл та Улаанбаатараас Хөвсгөл явах байлаа гэж бодоход та яаж явхаа мэдэх хэрэгтэй болно, тийм ээ? Мөн яаж явхаа тооцоолно гэсэн үг. Хэрвээ Улаанбаатараас Хөвсгөл явах замыг харах юм бол мэдээж шулуун замаар яваад очихгүй нь ойлгомжтой. Яг үүний адил амжилт өөдөө явах зам хизээч шулуун байдаггүй учраас амжилт руугаа явах замаа тооцоолж төлөвлөгөөгөө гаргана гэсэн үг. Энэ бүгдийг мөн ялгаагүй цаасан дээрээ өргөжлүүлэн бичих хэрэгтэй. За 3 дахь алхам юу вэ? Амжилтанд хүрэх хүсэлтэй хүн бүр энэ 3 дахь алхмыг заавал хийх хэрэгтэй. Амжилт өөдөө явах үед хүн бүрт саатах, шантрах, бууж өгөх үе байдаг. Өдөр болгон ирч хүчтэй байдаг хүн гэж байхгүй, өдөр болгон төлөвснөр болохгүй, өдөр болгон ногоон гэрлээр явахгүй. Тиймээс энэ үедээ та яаж өөрийгөө шахах вэ? Яаж ирч хүчээ эргэн олж авах вэ? Хэрхэн яаж шантрахгүй цааш нь өргөжлүүлэх вэ гэдгээ урьдчилан мэдж үүнийхээ дагуу төлөвлөгөөгөө гаргах нь зүйтэй. Ингээгүйгээс болоод их олон хүн амжилтаа хойшлуулдаг. Тэд амжилтаа тодорхойлсон байдаг, тэд хэрхэн яаж явхаа тооцоолсон байдаг боловч явцын дунд гарч ирэх хүнд хэцүү үед, сэтгэл санаагаар унах үед, эрч хүчээ алдах үед яаж өөрийгөө дахин цэнэглэж цааш нь явах тухай тооцоолж төлөвлөгөөгөө гаргадаггүй. Үүнээсээ болоод бууж өгдөг. Харин энэ төлөвлөгөөгөө гаргаснаар түүнийхээ дагуу ажиллаж цааш нь үргэлжлүүлэх болно. За би жишээ дурдъя. Таныг хамгийн сайн ойлгодог, таныг дэмждэг хүн байгаа бол тэр хүндээ хэлэх жишээтэй. За би ийм шийдвэр гаргасан байгаа, үүнийхээ төлөө бүхнээ зориулахар шийдсэн байгаа. Гэхдээ намайг саатаж зогсох үед намайг шахаж сануулах хүн хэрэгтэй байна. Чи намайг үе шалгаж шахаж байгаа ч гэдэг ч юм уу, тийм ээ. Хэрвээ та дасгалаа бие дааж хийж чаддаггүй бол фитнес ангид бүртгүүлж бусадтаа
хамт хийснээр дэм дэмэндээ алгахгүй байх жишээтэй ч те эсвэл дасгалжуулагч авах ч юм уу таныг шахаж байх тийм дасгалжуулагч авдаг ч юм уу эсвэл яг ямар үед та идэвчдэг вэ? Яахаар идэвчдэг вэ? Түүнийгээ бодож олоод тэмдэглэж аваад тэр үедээ өөртөө сануулж байгаад хийдэг ч юм уу. Эсвэл нэг зорилготой сэтгэлэг нэгний хүмүүстэй нэгдэг жишээтэй. Эсвэл төр завсралгаа авах ч юм уу тийм ээ. Гэх мэт зүйлүүд байж болно. Тэгээд шантарсан хэцүү үедээ өөртөө сануулж түүнийгээ хийн гэсэн үг. Дөрөвдүгээрт үйлдэл хийх. Үйлдэл байхгүй бол амжилтын тухай бодоод ч хэрэггүй. Үйлдэлгүйгээр юу ч урагшлахгүй гэдгийг та бид хоёр сайн мэдэж байгаа. Дургүйч гисэн хийснээр амжилтанд хүрнэ. Гэхдээ би энд нэг зүйлийг хэлэх хүсэлтэй байна. Эхний ээлжинд их бага хийхдээ анхаарлаа төвлөрүүлээд хэрэггүй. Эхний ээлжинд хийдэг цагтаа хийж чаддаг болох дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Хамгийн гол нь өдөр болгон хийх нь чухал учраас хийх дадалтай болох, хийх сахилга баттай болох нь маш чухал учраас ямар нэгэн аргаар хийх нь чухал. Жишээлбэл өөртөө 5 минут 10 минут хий гэж хэлээд хийх. 5 10 минут хийх чинь амархан шүү дээ тийм ээ. Үүнийг хүн бүр хийж чадна тийм үү. Хэрвээ өдөр болгон 5-10 минут хийгээд байвал та өдөр болгон хийдэг дадалтай болно. Тэгээд аажмаар минутаа ихсгэх боломжтой. Хэрвээ 5-10 минут хийж чадахгүй байгаа бол 1 цаг 30 минут яаж хийх вүлээ хийж чадахгүй шүү дээ тийм учраас эхний ээлжинд хийдэг дадалтай болох, хийдэг сахилга баттай болохын тулд 5 минут ч байсан хамаагүй, 10 минут ч байсан хамаагүй өдөр болгох хийхтэр анхаарлаа төвлөрүүлээрэй. Тиймээс өөртөө үйлдэл гэдгээ байнга сануулах нь чухал. Араас нь үйлдэл хийж байж бид амжилт руу чиглүүлэх үйлдэл хийх майндсеттэй болно гэсэн үг. Өөрийгөө үйлдэл хийдгээр програмчлна гэсэн үг. Ингэж чадвал цаг агаар ямар ч байсан хамаагүй, мотивац байна уу, байгаагүй юу хамаагүй үйлдэл хийж чаддаг болно. Үүнийг тууштай байна гин. За ингээд 5 дахь алхам юу вэ? Үе амжилт руугаа хэрхэн яаж үйлдэл хийж байгаагаа хянах алхам юм. Заримдаа бид замаасаа хазаачихсан явж байдаг. Жишээлбэл замын явцанд бидэнд янз бүрийн санаа орж ирдэг. Үйлдэл хийж байгаа хүн бол санаагаар дүүрэн байдаг гэдгийг бид бүгд мэдж байгаа шүү дээ. Хэрвээ та үйлдэл хийж байгаа бол сайн мэдэж байгаа ах. Тэгээд санаа болгоны араас яваад нэг мэтгэд анхны зорилгоосоо хазааж өөр зүг рүү явж байдаг учраас явж байгаагаа хийж байгаа үйлдэлээ үе хянаж, засаж, залруулж байх нь зүйтэй. Ингэснээр бид анхныхаа зорилго руу хазаахгүйгээр явж зорилгодоо хүрэх боломжтой болно. За тэгэхээр эхний алхам юу вэ гэвэл бид амжилтаа тодорхойлно. Түүнийгөө бүгдийг бичиж тэмдэглэнэ. Хоёрдугаарт энэ амжилтаа тодорхойлсон амжилтынхаа дагуу хэрхэн яаж явах хүрэх тухай тооцоолж төлөвлөгөө гаргана. Ингээ 3 дахь алхам саад бэрхшээл тохиолдсон үед, бууж өгмөр санагдсан үед хэрхэн яаж өөрийгөө дахин цэнэглэх вэ гэдэг төлөвлөгөө гаргах маш чухал алхам байгаа. Ингээд 4-р үйлдэл хийхээ өөртөө байнга сануулж хамгийн гол нь тууштай үйлдэл хийж чаддаг хүн болгох хэрэгтэй. Ингээд 4-р үе амжилт руугаа хэрхэн явж байгаагаа хянах. Замаасаа хазааж байна уу? Эсвэл зам дотроо явж байна уу гэдгээ өөрийгөө хянж мэдэх алхам байгаа юм аа. За тэгэхээр энэ 5 алхам таны амжилтанд нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь тууштай өөрийгөө шахах нь чухал юм шүү гэдгийг дахин сануулгах хүсэлтэй байна. Хүс, хий, хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.